За гişүүд өдрийн мэнд хүргье. За энэ үндсэн хуулийн зэтгсийн дүгнэлт бол маш ноцтой гэсэн агуулгыг хөндөж байгаа. Урд нь бол ийм дүгнэлтүүд баг гарч байгаагүй хаа. Үндсэн хуулийг ноцтойгоор санаатаагаар зөрчсөн гэж байгаа. Би гайхаад байгаа. Энэ Монгол Ардын намынхан 10 жил ирэх барьлаа. 2024 оны энэ дэр чинь 5 сарын хуралдаан байлаа. 4-р сарын 5-ны өдрөөр өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийг бүгдээрээ нийлж хагаад байнгын орон дээр санал байхгүй, их хурал дээр санал байхгүй, үндсэн хуулийн дээр 3 хоног, 10 хоног гэд шийдсэн байхад эгийн тухай хуулийг 7 хоног, 10 хоног болгосон. Энэ бол ноцтой зөрчил. Үндсэн хуулийн зэт чинийг гаргаад ирлээ. Тэгэхээр энэ хуулийн төслийг тухайд хэн өргөн барьсан юм бэ? Хэн өргөн мэдүүлсэн? Энэ процессуудаар хэн ингэж дамжуулаад дэмжиж явсан? Энэ нөхдүүд их хурлын гишүүний тангараг өргөхдөө үндсэн хуулиа дээдлэн гэсэн байдаг. Энийгээ тухайн үед санаж ирсэн юм уу, санахгүй юм. Одоо бүгд ярьдаг. Үндсэн хуулиндаа захирагдана гэдэг. Үндсэндээ үндсэн хуулиа өөрсдөө энэ зөрчөө сууж штэ их хурлын гишүүд нь. Тэгээ энийгээ байнгын ороогоор би одоо энэ сандаг учир дараагаас асуумаар байгаа. Энэ байнгын орон дээр нэг ч хүн асуулт хариулт их хурал дээр асуулт хариулт явагдаагүй. Шууд ингээд одоо дэмжигдээд явсан гэдэг. Тэгээ энэ дээр та нэг тайлбар өгч. Ер нь ийм байх зарчим ийм байх ёстой мүү юм? Ялангуяа энэ хоногтой тоотой хар дээр цагаанаар бичсэн хугацааг 3 хоног 7 хоног оруулж ирж байгаа нь ямар одоо цаана ямар ийм одоо үндэслэл гэдэг юм, агуулга гэдэг юм, ямар ийм юмыг одоо ингэж харсан. Тэгвэл одоо цаашдаа яах юм тэгээд? Үндсэн хуулийн дээр өгүүлбэр бичээд оруулцдаг тэрийн зүгээр ингээд тэгийн тухай хууль юм, их хурлын тухай хуулийг өөрчлөөл. Тэгэл хинж хариуцлага тооцохгүй, хинж хариуцлага үүрэхгүй. Тэгээ сайхан явж идэг. Тэгээ төрийн байгуулалтын байнгын орны дарга сандаг учир дарга та энэ дэр тэр их хурд үндсэн хуулийн зэцтэр очин тайлбар өгөхдөө хүртэл энэ бүр ичмээ тайлбар өгсөн биш. Хүн уншаад бүр гайхахаар. Тэр нь цаашдаа яаж явах хэвтэй. Энэ дээр одоо сандаг учир даргаас хариулт авмаар байна. Яаж энэ процессуудыг давсан энэ хууль? Ажлын хэсгийнх, байнгын ороодынх, их хурлын чуулган. Ер нь цаашдаа бид нар үндсэн хуулиа ингээд дээдлэн сахина гэж тангараг өргөчөөд ингээд өөрчлөөд үг үсгэн дээр нь тоглолт хийгээд яваадах хэвээр. Энэ бол үнэхээр хариуцлагагүй зарчимгүй асуудал гарч байна шүү дээ. Одоо зарим хуулийн төслүүдийг өргөн барихтаа хүртэл их хурлын тухай хууль болон дэгийн тухай хуулийг хүртэл зөрчөөд өргөн барьдаг болсон. Тэгэл юм болонгууд цэцтэр аваа чинь цэцтэйгээд ингээд буруу зүг гэдгээр ингээд шүгэ гаргангууд нэрээ тийм байна гэдэг. Бид нар алдаа гаргачаад уулын чинь байнгын оруудууд, мэрэгжлийн байнгын оруудууд байгаад ажлын хэсэг гаргаад байгаа чинь бити алдаа гаргаач. Үндсэн хуулиндаа захирагдаач. Тухайн нийгмийн эдийн засгт нэм дэмэр бол хуулийн төсөл боловсруулаач. Гэж л наан баахан судалгаа хийж ингэж хуулийн төслөө оруулж ирдэг үсттэй. Тэгэхэд бүр үндсэн хуулийн дээр 3 хоног гэж заасан байгаа юмыг их хурлын дэгийн тухай хуулийг оруулж ирэхдээ 7 хоног болгож оруулж ирсэн. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн байдлаар их хурал дээр дахиад нэг юм одоо танилцуулах бол шаардлагатай гэж би зөвхөн хувь гишүүний хувьд үзэж байгаа. Мэдээ цэцгийн дүгнэлтээр дэмжиж байгаа. Цэц үндсэн хууль бол хамгаалж байна. Ер нь гишүүд ийм байгаад байх хэвээр юм. Тэн дээр сандаг учир гишүүнээс нэг тайлбар авчи. Ер нь яах юм? Таны энэ цэцэд өгсөн тайлбар дээр ч юм бол бүр ийм үнэхээр инээдтэй нэг хэдэн өгүүлбэр л байлаа шүү дээ. Цаашдаа ингэж явах юм уу? Тэгвэл үндсэн хуулиа бид нар сахина гэсэн тангаргаасаа бүгд нэцэж шүү дээ. Их хурлын гишүүд тухайн үеийн 2020 За, цэнтрийн сандаг учир гишүүн хариулъя. За, итгэмжлэн төлөөлөгчөөр оролцоо. Инээдсэд байх тайлбар байхгүй наач. Үнэн бодит байдлаа л ütсэн. Энэ одоо алдаатай зөрчлийн тухай, дэгийн тухай хуулийг засаж залруулах гээд улсын их хурл хуулиа боловсруулж байна л гэсэн тайлбар өгсөн. Энээс илүү өөр тайлбар байхгүй. Улсын их хурл өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-т элтэд зөрчилдсөн дэгийн тухай хуулийг тухайн үеийн 20 оны 5 сард баталцаа. За тухайн үеийн парламент өөрөө мэдж байгаа хэн байсан. Айл намынхан л байсан. Энэ дээр итгэмжлэлтэн төлөөлөгчөөр оролцсон үнэн парламент итгэмжлэлтэй төлөөлөгчөөр оролцож байгаа гишүүн парламентаа баталсан хуулийг хэдийгээр
байр суурь өөр байгаа ч гэсэн парламентынхаа байр суурийг хамгаалж оролцох үүрэгтэй. Тэр үүднээс улсын хурал ийм үндсэн хуулийн зөрчилтөй дэгийн хуулийг баталсан үнэн одоо энэ хуулиа боловсруулаад засгаад боловсруулж байна гэдэг ийм тайлбар өгсөн. Энд ичээд байх юм, гайхаад байх юм ерөөсөө байхгүй. Одоо бид нар дэгийн тухай хуулийн 101-1, 102-1-ийг үндсэн хуулийн 43-1-т нийцүүлж хуулийн хугацаанд нь засаж залруулж орж ирэх үүрэгтэй. Таны асуугаад байгаа байнгын ороо, 2 байнгын ороон дээр нэг ч гишүүн асуугаагүй байгаа чинь гишүүд өөрсдөө асуудлаа мэдээд ойлгоод энэ ойлгомжтой юм дээр юу ч асуух шаардлагагүй байна гэдэг үүднээс мэргэжлийн байнгын ороо хууль зүйн төрийн байгуулалт дээр нэг ч гишүүн асуултаа асуухгүй байгаа. Учир нь энэ хууль элтэд зөрчсөн гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрж байгаа учраас энд цэцгийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр гарцгүй. Тийм учраас энд их гайхаад байх юм байхгүй.